Эвлэж нэгднэ гэдэг хамгийн сайн зүйл. Одоо би бол хэлсэн шүү дээ, тий. Тэр хов зөөгөөд хэрүүл хийгээд идэг нөхдүүдэд хөөж гараад манайх ингээд буцаад эвлэлчтэй юм аа гэдэг. Тэгээ одоо яг сайхан ингээд эвлэлцгээж байна. Тэгээ эвлүүл одоо бүтэн, ховлбол гутна. За тийм л үйл явдал болж байна өнөөдөр. Тий. Хов зөөгөөд байгаа гэж хэнийг нэрлэж байна? Би энэ хоёрыг хэлсэн шүү дээ. Энэ хоёрыг хэлсэн тий. Өнөөдөр алгал байгаа ч тий байхгүй тий. Тэгээд энэ хоёр маань тэгээд яг энэ хоёр маань тэгээд би зүгээр яг найзаагаа бол нэг уучлалгуугаад гүтгсэн хүмүүсээс уучлалгуугаад тэгээ эргээд ороод ирэх байх гэж бодож байна. Тий. Тэгээд одоо надаас хөвсүүлээд их олон хүнээс уучлалгуух хэрэгтэй. Тэр хүмүүсээс бүгднгээс нь уучлалгуугаад ирэх байхаа. Тэгээ бид нар ч бас нэг бие биенээ бас уучлах тийм орон займаа үлдээдэг шүү дээ. Бүх ямар ч тохиолдолд үлдээдэг юм тий. Тэгээ ганцхан байраад ирнэ байлгүй. Хит хитэн хүний нэр яригдчих Монгол Ардын намаар. Таны хувьд ямар байр суурьтай нь? Учрал Бямцаг Жэнх хоёр гээд яг уу ер нь бол учрал гэдэг хүн дээр тохирч байгаа юм шиг. Гэхдээ яг энэ 2255 хүн чинь бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулиар бүгдээрээ эрх нь байна. Сонгох эрхийн асуудал ингээд олгогдсон байна. Бүгд нэр дэвшиж болно. За би бол 2 хоногийн өмнө өөрийнхөө цахим хуудсан дээр би учрлыг дэмжмээр байна гэд бичсэн байгаа. За өнөөдөр яг энэ цаг мөчид би бол учрлыг дэмжинэ гэдгээ илэрхийлэл байж байна. Учрал нэр дэвших байлгүй дээ. Тий. За яг учрал вэ? Гэхдээ яг манай учрал бол өмнө бас бид нар чинь бас нэг төр тар хийх үед бас энэ зөрчлийн ар дээр бас энэ одоо намын байгууллагыг хүлээж авч энэ хагарал бутрал бас ингээд үл ойлголцолыг зогсоож исэн туршлагатай. Би туршлаганд нь найдаад байгаа учрлын. 2015 онд залуучдын холбоо маань бас нэлээд хүнд байдалтай орцсон байх үед учрал маань гарч ирж авч энэ холбооны бас тэр зөрчлөлийг бас зогсоож эв хавыг олж исэн. Тэгэхээр тийм одоо туршлагатай учраас би туршлагад нь их найдаад байна. За миний хөвчүүд миний л бодож байгаа бодол энэ миний л бодол. Тэгэхээр тийм зүйл байна. Дээр нь намын дарга улсын хурлын гишүүн байх ёстой. За энэ болцлыг хангаж байна. За улсын хурл чи одоо манай учрал чи хэд сонгогч чи бас 2 3 сонгогчлаа тийм ээ. За тэгээд энэ бас олон нийтийн итгэл нь байна. Тэгэхээр ачааны хүндийг бүрэх ёстой. Монгол Ардын нам фракцийн нам биш. Монгол Ардын нам бол үеэс үед явдаг ийм нам. Ахмад дунд залуу үеийн одоо алтан хэлхээ болсон нам. Тэгэхээр оюун урд намрын Өсгөлөн хоёр маань дараагийнхаа үед энэ залгамжлаа одоо шилжүүлэх байх гэсэн ийм бас өмнөх туршлагууд маань ийм байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо туршлагаараа бол цаашаа үргэлжлээд явуулвал гэж ингэж найдаж ингэж харж байна.